тухайн нэг өөр өөрсдийнхөө найз охиныг дуудаж агаад алчаад тэгэл хоёлаа ингээл чийл хийж байгаа. Тиймэрхүү. Би чамаа караагүй өнгөрсөн болоо үнийг би дуулахгүй чиний ирээдүйд хамтаа бэцорог зураач би хоёрын хооронд зүарх сайн үгүй хамтан амьд. За hi guys ингээд би ингээд одоохондоо 4 дахь бичлэгээ хийх гэж байна. Тэгээд үнэхээр гоё байна. За тэгээд өнөөдрийн дугаараар ямар ч байсан айгүй их комент ирсэн байлээ. Тэрал гэдэг клипний талаар яриач гэсэн тийм санал одоо нөгөө MC найз бит хоёр юм дуулсан. Тэрал гэдэг дууны клипийг яаж бүтсэн талаар ер нь яриач гэсэн айгүй их комент ирсэн байсан учраас би өнөөдөр энийг хийхээр шийдлээ. За тэгээд дууны маань хувьд ер нь клипний маань хувьд бүтсэн маш их түүхтэй гэж боддог. Дурсан ч ихтэй. За тэгээ ямар ч байсан дуугаа эхлүүлж байгаад дуу бүтсэн талаар болон клип бүтсэн талаар детальчж ярьж явах дундуура би бүгднийг яриад явъя гэж бодлоо. Тэгээд хүмүүсийг нэг асуулт байдаг. Анги хүмүүст зориулсан, гейвдэд зориулсан клип юм уу үгүй юм уу гэж. За тэрийг үзэж явахдаа ярилцаад явъя гэж бодлоо. Зя. Яса. Тэрал. За дуу эхлэхээс өмнө нэрний талаар ярьчих гэж бодлоо. Тэрал гэж юу гэсэн үг вэ гэхлээр Амравит хоёр анх зохиолоо ярилцчаад ер нь ингээд бодож байгаа сонирхолтой нэр өгвөл гоёо гэж ярьж байгаад тэр гэж өгсөн байгаа. Та бүхэн ягаад нуусан шалтгааныг мэдж байгаа бах 18 нэмэх. За тэгээд терминал гэд бас нэг шорт фильм байдаг. Монголын хоёр залуугийн хийсэн бас термини гэж байгаа. За ингээд дундаа орцгоё. Сэлхэнд чимээ санснаа ширэнчхээ Сэрүүцэж найгаад ганцаартай байна Санахын тулд явуулсан чимшээ Удахгүй үлдсэн гэж надаас хагцлаа. За эхний бадаг юм байна. Авсан газар гэх юм бол манай кадр гээд брендинг дизайнер залуу байдаг. Тэрний урлан дээр авч ирсэн санагдаж байна. Амар зөв арт урлан байсан санагдаж байна. За тэгээд клипний зохиолын талаар Амравит хоёр ярьж сууж байгаад ярилцаж билээ гэж. За тэгээд ямар клип хийх вэ гэж ярьсны дараа үгүй ярьсны бодсны эцэст ер нь бол жоохон гей хүмүүст зориулсан тийм гей дүртэй клип хийвэл гоё юм байна. Дээрээс нь сонирхолтой байх юм байна гэж шийдсэн. Дотроо жоохон айцтай тийм хүмүүс юу гэх бол хоёлаа хийж чадах болов үгүй болов гэж бодож исэн ч гэсэн бит хоёр ер нь бол чадсан гэж боддог. Тэгээд зохиолыг ер нь бол яг бит хоёр хоёулахнаа нэг өрөөнд байж байгаа л бүгднийг нь ярилцаад шууд шийдэжсэн санагдаж байна. Нэрийн хүртэл тэр үедээ шууд өгчээсэн. За тэгээд хамгийн тохирох дүрх юм бэ гэж бодсны тэр үеийн найзуудаасаа ингээд харж байгаад ер нь тохирохоор хүн хэмбэ гэснээр Гамби байсан. Тэгээд Гамби гээд манай энэ хажууд нь сууж байгаа царилэг залуу байна. Тэгээд найздаа санал тавьсан дуртай зөвшөөрснээ эцэст бит хоёр клип хийсэн санагдаж байгаа. Мөн энэ дээр гарч байгаа нэг юм зурсан зураг байгаа. Тэрийг Амраа өөрийнхөө гараар зурсан. Удахгүй үлдсэн гэж надаас хагцлаа. Өөрийгөө бодоо намайг чи уучлаа. Өдөрсөн чамаа. Би одоо ямар бүдүүн байсан бэ? Гайгүй ч юм. Санаа нөгөө гуйгаад хэрэггүй гэдэг шүү дээ. Тэрийг хүмүүс тэр үедээ амар их уугаад хэрэггүй гэж би сонсч байсан. Тийм амар их хүмүүс тэгж асуужсэн. Тэгэд энэ нэг яст мэлхий шиг нэг энэ санаа амт энэ нөгөө нэг энэ зураг авалт нэг хятад ресторан хийсэн байхгүй. Тэгээд хоргон дотор нь байсан. Тэг одоо бодвол идтгэл юм байлгүй дээ. Сая та нар анзаарсан бол энэ дээр Гамби нэг өхөлтөл гаргаж байгаа тэрийг сайн анзаараарай заяа. Сарны цэцэг усалж сарны гэрэл дууслаа садавтай цэцэг усалж сэтгэл сэрнэ салхи
хийсв алуу хэлв хүлээв чамаа хүсв хийсв цэцэг болж намайг бити хоор ирвэхи биш би очихгүй зөрүү. За энэ хэсгийн зураг авалтыг болохоор нэг хүүхдийн урлагийн хоёр давхартай байдаг юм том юм павильон тавьсан байгаа. Амар гоё газар. Тэгээд ерөнхийдөө юм хуучны юм аягтай учраас хувцалттай үс заслалт бүх юмын хүртэл тгий шийдсэн байгаа. Тэгээд энэ нэг сонирхолтой зүйл байгаа. Энэ Нервэхи гэдэг үгэн дээр гарч байгаа. Энэ Нервэхиний одоо энэ нэг хатаамлаг болохоор Амрагийн маань аав нь ингээд цуглуулдаг байсан юм байлээ. Тэрийг авчираад ингээд амар их нөгөө Нервэхийг хатаагаад ингээд цуглуулсан цуглуулганы дүрсийг боддоор авч ирсэн шүү. Зантай би хүлээхгүй зовсон болоо гэхдээ уучлахгүй дурсамжиндаа шаналж байна baby додол ясаж чамаа baby юу ч болсон яг айсаар бүчи юу ч бити бод надад зориулж юуч намайг чимээчлээ үнэхээр тамхи татмаас нарагцтал татж байгаа биз. Солонгос кинонд гарч ирсэн. Тэрчтэй ямар ч энэ зургийг авахлахтай амар иччихснээр санаж байна. Бараг хамгийн анх удаа нэг юм клипний урд ингэж нөгөө камерын урд гарч ингэж дуулж зогсож мөгчсэн санаж амар иччихсэн санагч. Тэгээд тэр нь ингээд харагдаад байгаа зү нэг юм бие барьцсан. За энэ дээр Амрагт хоёрын ярьсан клипний ерөнхийдөө нэг гогцоо үйлдэлтэй нэг ерөнхий жижигхэн зохиол маань одоо ингээд төгсгөл хавцааны ил гарч байна гэсэн үг. Тэрний юу вэ гэхэлэр ер нь бол эмэгтэй хүмүүс одоо хайрлагдчихдаггүй бол бид нэр эрэгтэй хүн сонгоно гэсэн тийм хийсвэр маркийн ер нь бол тиймэрхүү л утгатай гэдгийг одоо энэгээр харуулж байгаа. Хажууд нь буу байгаа. Хоёр эмэгтэй хүн бие биенийхээ одоо найз охин ч юм уу эхнэр ч юм уу. Тэгээ мэдгүй тэрийг бол одоо нөгөө хүн үзэж байгаа өнцгөөсөө л харж шийднэ. Миний бодсноор бол яг нэг найруулж ирсэн үүднээсээ бодохоор л тухайн нэг өөр өөрсдийнхөө найз охиныг дуудаж агаад алчаад тэгэл хоёлаа ингээл чийл хийж байгаа тиймэрхүү. Тэгээд тэр үедээ би бидээ хайртай болсон байсан. Тийм одоо гей хос гэсэн үг л дээ. Тэгээд хажууд буу байгааг харж байгаа. Тэр нь одоо алцаан гэсэн утгыг илэрхийлж байгаа. Гэхдээ ерөөсөө нэг амар агрессив цус нүжтэй тиймэрхүү юм бол оруулаагүй. Энэ дээр гарч байгаа хоёр охин бол манай найзууд байсан. Гэхдээ нэрийг нууцлалаа. Тийм. Тэрх юм бол айгаа нуур. За Тэрал гэдэг клип маань нэг иймэрхүү клип юм байна. Төгсгөлд нь бид нарыг хийлцсэн хүмүүс гарах бах. За би болон манай төвшөө гэд найз ус оролцож байсан юм байна. Тэр үедээ Амра Сэнтэй хоёр зохиолыг бичсэн байна. Гамби тоглосон юм байна. Продюсерудаар нь манай Пүрвэ 52 ажилласан юм байна. Хөгжмийн продюсераар Бэлгүүн компас хамтлагийн Бэлгүүн маань оролцож байсан юм байна. Үүн дээр нь Сувд Эрдэнэ гэдэг охин оролцож байсан юм байна. Тэгээд мөрөн за бла бла бла. Окей, тэгээд ямар ч байсан энэ хүртэл үзсэнд баярлалаа. Тэгээд ер нь бол тийм клипний зохиол бүгдээрээ л угаасаа ойлгомжтой тэгээд гей хүмүүс зориулж ирсэн. Гэхдээ тухайн хүн клипийг үзээд ямар өнцгөөс хүлээж авч яах гэдэг нь тухайн артистийн хувьд илүү сонирхолтой. Тийм бэлэн бэлэн ингээл бүх юм нь ойлгомжтой юм тавьчихаар сонирхолтой байдаг шүү дээ. Тэгээд яг хоо миний хийжсэн клипний дундаас нэлээд дээгүүр орох тийм сонирхолтой клип гэж бол би боддог. Тийм. Тэгээд нэг сонирхолтой зүйл нь болохоор тэр үед бид хоёрын спонсор байсан. Манай альбом дээр спонсор хийжсэн хүмүүс маань болохоор энэ клипийг ингээд цацгоё гэж шийдвэр гаргаж ирсэн. Яагаад вэ гэвэл юм гей клип цацгоё нэр хүндэд муугар нөлөөлнө гэжсэн. Гэхдээ юу болсон бэ гэд бид хоёр өөрсдийнхөө уран бүтээлийг өмөрсөн, цацдгаараа цацсан. Түүний дараа бол бүх хүн хүлээн зөвшөөрсөн байдаг юм аа. За тэгээд хальт комментийг гүйлгэж харцгаая. За ингээд топ comments 726,633 үзэлттэй засагдаад 94 жил болсон гэсэн үг юм байна. Жохо англик клип үгүй юу гинэ. Ер нь бол тийм ээ. Тэгээ энэ дэр нэг айхтар ингэж нөгөө нэг юм моха баба гома мама тэ ингээд юу вэ гэсэн тэм комент ирээгүүд бит хоёр бол хувьдаа бол баярлдаг. Тэгээ нөгөө нэг уран бүтээлчдийн одоо хүсэл зүйл шүү дээ тэ өөрсдийнхөө хийсэн ямиг
хүнд муу биш гоёор харуулж чадсан бол тэр амжилттай болсон гэж бодож байна. За тэгээд ийм байна. Дараагийн дугаар дээр ямар видео хийлгэмээр байна бүгдээрээ комент хэсэгт бичээрэй. Намайг дэмжиж subscribe хийж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. За тэгээд таалагдсан бол мэдээж хэрэг комент бичээрэй, лайк дараарай. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Bye.